сайхан илүү нэмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай ажил эрхэлж байгаа хүмүүсийн талаас илүү нь буюу 54.2% нэмэгтэйчүүд байна. Нийт ажил олголтын 70% бүрдүүлж байгаа хувийн эмчилгээний салбарын 85% бизнес эрхлэгч нэмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг хараад үнээр сэтгэл бахархгүй аргагүй юм аа. Тоо худал хэлдэг бай. Тоонд үнэн аваад байгаа. Монголын баялаг үдээчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Баяр хүргэе яа. Өнөөдөр би бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй баяр хүргэн зэрэгцээ та бүхнийг хэрхэн яаж дэмжихээ бас бодол хийж байна. Хэдийгээр ажил хэрэгч эмэгтэйчүүд бүхэн өдөр тутам шаргуу зүтгэн уйггүй хичээж амжилттай ажиллаж байгаа ч төрийн эдийн засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, давхар дадрын дарамт зэргийг шийдвэрлэхгүй удснаас бизнесийн өсөлт удаашрч, томоохон төсөл хэрэгжихгүй, үүнийгээ дагаад жижиг дунд үйлдвэрүүд бий болохгүй байгаа өнөөдөр нуухын аргагүй юм аа. Баялаг бүтээгчдэд учирч байгаа бүх өндөрлийг уг хязгаар язгуурд алсын хараагүй эдийн засгийн бодлого, өнөө маргаашиг арга цаасан түүхийн эдийн 8, нийтийн баялагийг цөөнх шудраг усаар цөлмөн хоолж байгаа зарчимгүй хуваагүй явдлууд өнөөдөр ил тод болсон байна. Нийгмээр 27 жил шүүмжилж хилцэж, мэтгэлцэж ирлээж бүтэлтэй үр дүнд гарахгүй байгаагийн шалтгаан нь энд л байгаа бөгөөд үүнийг эрс өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөхгүй юм аа. Бид өвчний уг үндэстэй бус илэрлэлтэй зурдж ирснээ ухаарч үндсийг таслах замаар эдийн засгаа эрүүлжүүлэхээс цаашдын замаа эхлэх ёстой юм аа. Та бид нэгдэн ягтарч байж өөрчлөхгүй бол юмс өөрөө өөрчлөлтүүдийг ухаарах цаг энэ 25 жил бидэнд хэлж байна. Түүхийн эдийн 8-аар улс хизээч хөгжихгүй ийм замаар хөл дээрээ зогссон нэг ч улс орн байхгүй болохыг гадныхантай хувилдан Монголын баялагийг зөвлөж цөөх ойлгож байгаа ч өөрсдийн явц үеэр ашигын төлөө үндэсний үйлдвэрлэлийн төслүүдийг гацааж ирлээ. Түүхийн эдийн 8 холбоорлох салбар нь ажлын байрны багтаамж муутай, цөөнхийг баяжуулах өрөөсгөл шин чанартай ийм салбар юм аа. Том үйлдвэрлэл, том төсөл байхгүй бол жижиг дунд үйлдвэр гэж байхгүй. Том төслүүдийг ханган нийлүүлэлтийг хийж байж жижиг дунд үйлдвэрлэл амжилттай үргэлжлэх ийм жанртай юм аа. Тийм учраас төрийн зүгээс түүхийн эдийн 8-аар гол зоох явааргүй бодлогоо зогсоож холыг харан нэмэн үрдэг шинжлэгч ажлын байрыг олноор нь бий болгож боловсрол үйлдвэрүүдийн төслүүдийг хүчээрч болон бодлогоор хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ. Ингэж байж улс даяар бизнесийг зоригтой дэмжинэ. Тэрнээс биш төр зүрийн арга хэмжээ гал унтраа хандлагаар эдийн засаг өсөхгүй, хөгжил найшлахгүй нь улам бүр тодорхой болж байна. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг төрийн зүгээс энэ тэргүүнд дэмжих боломж бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэл үйлчлэгийг бүрэн хангах явдал юм аа. Төр татвар төлөгчдөө үйлчлэх ёстой юм бол энэ тэргүүнд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны импортын татварыг дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрөх дээд хэмжээ 30% хүртэл нэмэх тийм шийдэл бас байж болно. Түүхийн эдийн экспортын татварыг ч гэсэн эргэн харах, үйлдвэрлэлийг дэмжих тохиолгоо хийх шаардлагатай бодиттой тулгарч байна. Ийм бодиттой дэмжлэггүйгээр тугаасан бодлогогүйгээр үйлдвэрлэл олигтой торнохгүй болчихгүй байна. Төрн дэмжихгүй юм бол үндэсний үйлдвэрлэл маань өргөнтэй өтөж ирлээ. Ажил хэрэгч бүсгүйчүүдээ цаашид Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс та бүхэнтэй хамтран эдийн засгийг олон тулгууртай болгох бодлого руу засгийн газрыг шахаж инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар доктортой өсөх хангалттай тооны ажлыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ. Чадахгүй зүйл тулгарсан чадах давхын төлөө зүтгэн гэдгээ та бүхний илэрхийлье. Сая хэдэн тоонод хэллээ. Ингээд Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 50-аас дээш хүн нэмэгтэйчүүд байна. Энэ тал дээр би Америк нэгдсэн улсын Монгол цугаа элчин сайдтай уулзаад Монголд ойсон бүтээгдэхүүн, суулжмал бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл рүү одоо татваргүй оруулах бодлогыг конгрессээр шийдвэрж өгөөч гэсэн хүсэлтийг тавиад ажиллаад ирсэн байгаа. Энэ бол одоо дараагийн уулзалтуудыг хийсэн.
өнөөдөр Монголын улс төр эрэгтэйчүүд орсон байна. Түлхүү уул уурхаад эрэгтэйчүүд орсон байна. Эмэгтэйчүүд үлдсэн байна. Энэ дээр арга хэмжээ авна гэсэн. Ингээд 25 жилийнхаа ой дээр би бас хэдэн хүнийг одоо компанийн нэртэй би бүгдийг хэлж чадахгүй дээ зүгээр анх 90 оноос ганцхан хамт явж байсан бас одоо зовлон жаргалаа хуваалцж байсан хүмүүсээ бас баяр хүргэс нэрлэе гэж бодож байгаа. Одоо Түшил дэлгүүр Улаанбаатар их дэлгүүрийг одоо үүсгэн байгуулж байсан Сүхэ гэж ихтэй бас мундаг татвар төлөгч олон хүнээс бас баяр хүргэе. За мөн Алтан шагаар гэж компани заяадараа бас дахин баяр хүргэе. Одоо бас үнээр энэ хүний амьдралын төлөв бол Монголын шинэ үеийн бизнес эрхлэгчдийн түүх гэж би бас ойлгож явдаг. Баянхонгор аймгийн инх долгор гэж захирал бас мөн цаамаа гэж байсан. Одоо бид нар бас ганцхан явж ирсэн би онг компаниг мартсан байна. Тогос компани долгор суурин, тансаг дээрээ компани цэрэн долгор. За мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж улсын хэмжээний татвар төлдөг Наран тэрэг компани удалд бас баяр хүргэе. За Монгол Вояж компани Алтан туяа он захирал бас баяр хүргэе. Цолмон тэрэг гэж уучны компани бас л игнээс нээсэн цолмон захирал бас энэ нэмдэг дээрээс баяр хүргэе. За мэдээж урд урдын ерөнхийлөгч нараас нэг ялгаатай бизнесийн салбараас гарсан хүн өнөөдөр монголчууд сонгож Монгол улсын ерөнхийлөгч болгосон ганцганаас эхлээд үйлдвэр хүн татвар төлөгч цалин тавьж байсан ийм хүнийг гарсныг манай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд одоо ашиглах ёстой. Бизнесийн бизнест учрах бүхэл зовлонг одоо мэддэг учраас энэ зовлонг ойлгодог учраас та бүхэндээ хамтарч ажиллахад бол бэлэн байгаа. Тэгээд бас мөн их хурлд бизнес эрхлэлтийн нэлээдэн эмэгтэйчүүд орсон байгаа. Мон полимер компаниас дарамжуул сая тэнцүүлж ирсэн бас төлөөлөд ирсэн байна. Бид нар гарны ажиллаж та бүхний болгоомжтой буй асуудал татвар ч гэдэг юм уу тийм ээ. Ийм асуудлууд бол хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Ингээд бид хийхгүй бол хэн ч хийхгүй. Бид өөрсдөхгүй бол хүмүүс өөрсдөхгүй гэдгийг одоо энэ нэмэлт дээрээс дахин хэлье. Эмэгтэйчүүдийн зовлон бол эрэгтэйчүүдээс өөр хүүхдээ асгах, хүмүүжүүлэх, хооллох тийж дээр нь бизнесээ эрхлэх, олон хүний цалин тавих, татвар төлөх гэдэг энэ эмэгтэйчүүдийн зовлон бол эрэгтэйчүүдээс бол их тийм дарамт ачаал ихтэй. Энийг давж дуулж байгаа та бүхэндээ бас дахин баярын мэнд хүргэе, амжилт хүсье. Баярлалаа. Одоо Монгол улсын төрийн долоолыг шилжих гэж байна. Та бүхнийг суудлаасаа босхийг хүсье. Маш их баярлалаа.